Зя хай манайхаа. Тэгээд өнөөдөр чи хэд хөлөө 4 сарын 29-ний өдөр болсон. Тэгээд өнөөдөр хятадтай холбоотой мэдээлэл өгье гэж бодлоо. Мэдээлэл маань эхний мэдээлэл маань юу вэ гэхээр хятадын хүн амыг ер нь бол интернетээр Google дээр тайх юм бол юу гэж гарч ирж байгаа гэхээр 1,411 сая гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд хятадын хувьд бол энэхээс олон дэлхийн хамгийн олон хүн амтай гэж бол яригддаг. Гэхдээ яг судлаачдын үзэж байгаагаар бол энэ тоо бол худлаа. Тэгээд дэлхийн хамгийн хүн амтай орн бол ер нь бол энтгэл гэж үзээд байгаа юм байна л да. Тэг уулаасаа баг official data гарч уусаад авсан юм. Зя тэгэхээр шидэ гол санаа нь юу вэ гэхээр хятадын хувьд 1.4 тэрбум гэж худлаа ирсэн. Тэгээд хятадд ер нь бол гарч байгаа дата public яг энэ CCP буюу коммунист намаас гарч байгаа датанууд бүгдээр ерөнхийдөө бол худлаа байдаг гэдэг ийм point бол айгүйх байдаг. Тэгээд энэ зат нэг айгүй гоё видео хийсэн байсан. Тэгээд энэний ярианаас хэлээ хальцсан. Now, when you look at this figure, it doesn't seem that far off from 1.4 billion, but that's because we are simplifying it to single digits. Let's use a different perspective. China is underreporting their population by between 100 million and 400 million people. For scale, China is lying about its population on the bottom end to the scale of all of Japan's population, and all the way up to the top estimate, the population of the USA. Тэгэхээр хятадын хүн ам бол судлаачийн үзэж байгаагаар бол болио хэдэл 100 саяар дутчихна гэж үзээд байгаа байхгүй. Тэгээд 100-аас 400 саяын хооронд дутж байгаа гинэ. Тэгээд энэ залуу бол яг нь видеоныхоо доотлол дээр ашигласан сорсуудаа оруулсан гэдээ ярьж байгаа. Миний хувьд бол яг энэ залуугаас өмнө Питер Зайханы номыг энэ төр уншаад яриаг нь сонсож байхдаа 100 сая хүн бол угаасаа дутцсан гэдгээ бол хятадуудаа сүүл бараг хүлээн зөвшөөрж байна гэдэг ийм ярианууд ярьж ирсэн. Тэгэхээр хятадчиг худалч орны хувьд 100 сая хүлээн зөвшөөрж нэхэр цааталт нь дахиад нэлээд олон сая байж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан дор хай 100 сая. Тэгэхээр Японы нийт хүн амтай тэнцвүүд цаашлан бол Америкийн нийт хүн амтай тэнцвүүц хэмжээний хятад хүмүүсийн тоо цаана дутаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг ийм байна. Ягаад юу н худлаа ярих юм бэ гэхээр нэг талаасаа амбиц гэж магадгүй тийм хамгийн их хүн амтай хамгийн хүчрхэг орн гэдэг нэг имижийг бүрдүүлэх гэж магадгүй. Нөгөө талаасаа энэ залуугийн видеон дээр ярьж байгаа юм нь юу гэхээр орч үед одоо чинь юу гэдэг тийм үйлдвэрлэх явуулдаг айгүйх тийм carbon dioxide агуур гаргадаг буюу агаарын бохирдол их бий болгодог. Тэрний статистикуудыг харах юм бол нэг хүнд нь хуваагаад ингээд статистикийг гаргадаг болохоор олон хүнтэй харагдах юм бол одоо дата нь илүү дээр болж харагддаг энэ төр гэсэн юм яриа ярьж байгаа. Тэгээ яг хөө мэдээж олон хүн амтай олон зэрэгтэй энэ төр яриул бас илүү сүр хүчтэй бас сонсогддог байх бас боломжтой. Нөгөө талдаа нэг хүүхдийн бодлого явуулаад айгүй олон хүүхдүүд алдсан учраас тэр бодлогынхоо сөрөг нөлөөг бас хятад нийлээ нуух гэж оролцож исэн байж магадгүй гэж надад бас санагдаад байна. Өөр нэг дата нь юу гэхээр хятад маань өөрөө коммунист орн учраас юу гэхээр Монгол шиг одоо чинь юу гэдэг нь 2-3 зөндөө олон намууд агаад хооронд өрсөлдөд энэ гарахаас илүүтэйгээр яг нөгөө төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг учраас хотууд болон тосгонууд маань усаас төсөв батлуулдаг юм байна л да. Тэгээд төсөв батлуулахдаа хүн амынхаа тоогоороо батлуулдаг. Тэгээд тэр батлуулж байгаа хүн амын тоогоо арай өндөр тоо хийлээд тэрийгээ дээш нөсгөө тавьчих юм бол илүү өндөр одоо чинь те төсөв батлуулаад илүү санхүүч сайн авдаг ч юм уу иймэрдүү байж магадгүй гэдэг юм бас таамгийн залуус ярьж байгаа юм л. Тэгээд ковид үеэр хятад бол 80 мянган хүн өгсөн гэж өөрөөсөө ярьсан. Гэхдээ яг бодит датаг харах юм бол дор хаяж 1 сая цаашлах юм бол 8 сая хүн ер нь бол ковидоор хятадд нас орсон байхаа гэж бол тооцоолж байгаа юм. Тэгээд хятадын хувьд бол айгүй худалч юугаараа худалч гэхээр бас ковидтой холбоотой маш олон юм дээр худлаа ирсэн. Тэгээд ковидыг Ухааны wet market-аас гарч ирсэн гэж ярьсан. Wet market-тэй холбоотойгоор л хамгийн ихний шинж тэмдгүүд ерөөсөө илрээгүй. Би тэрнтэй холбоотой нэг audio book авч сонсоод ер нь бас YouTube интернээс бас юмнууд сонсч байсан. Тэгээ ямар ч байсан Wuhan гэдэг энэ судалгааны институтаас бол гарч ирсэн. Тэгээд gain of function гэдэг энэ судалгааг угаасаа бүр яг тэр Wuhan-д нь хийж таарсан тий. Америк тэрэнд нь бас санхүүжилт өгөөд Fauci энэ оролцоотой байсан энэ төргээд гарч байгаа байхгүй. Тэгээ сүүлд жишээ нь Америкээс covid.gov гэдээ орох юм бол яг энэ ковидын жинхэнэ одоо original лабораториос гарсан юм а гэдэгтэй холбоотой юм датанууд ингээ оруулаад энэ зурагт нь гоё тайлбарлаад ингээд Трампын засгийн газраас гаргацсан ба. Тэгэхээр энийг сонирх суусууд байх юм бол өөрөөсөө сонирхож болно. За хятадын хувьд бол ийм байна. Тэгээд сүүлийн үед хятадаас гаргасан хэд үйлдэлүүд байгаа. Тэр үйлдэлүүд нь юу вэ гэхээр Филиппинтэй арлын маргаантай байд юм байна. Тэгээд газрын маргаантай гэсэн үг байхгүй. Тэгээ нэг тэр газрын маргаантай газар нь арал юм байна л да. Тэгээд тэрхүү арлыг өнөөдөр өчигдөр эзэлж авлаа гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр хятад маань юу гэхээр нэлээд цэргийн
хувьд одоо чинь юу гэдэг нь хөрш орнуудад нэлээд занал хийх төрөмгийлэх иймэрдүү үйлдэлүүд маань үргэлжилж байгаа юм. Тэгээд би сайхан бас мэдээгээр уншижсэн Тайван, Филиппин ерөнхийдөө бас харилцаа холбоо сайтай байдаг. Цаашлаад хятад жишээ дайралт хийх юм бол Филиппин Тайван тусламж гэдэг юм уу тийм иймэрдүү ерөнхийдөө бол хилцээрүүд байдаг гэж би бас сайхан бас уншсан. Ягаад тэгж байгаа вэ гэхээр Филиппин, Вьетнам тэгээд Хойд Солонгос гэсэн орнууд маань ер нь бол хятадтай энтгэх бас ер нь бол хятадтай газрын маргаантай байдаг учраас ганцхан Тайван гэлтгөө энэ зөргөлдөх хөрш орнууд маань ерөнхийдөө бол хятадаас ч ерөнхийдөө бол тийм сэргийлсэн жоохон айцтай байдаг иймэрдүү мэдээлүүд бас байдаг юм байна. Тэгээд сүүлд хятадын хувьд Хятад Америкийн хооронд тарифтай холбоотой худалдааны дайн ерөнхийдөө явж байгаа. Тэгээд Трамп Бесент тэгж хэллээ бас Лютник бас тэгж хэлсэн баха. Хятадтай бид нар байнгын холбоотой байгаа ерөнхийдөө харилцаанууд хийгээд явж байгаа гэдэг. Тэгээд Хятадтай хийж байгаа худалдааны хилцээрийг болохоор хариуцж байгаа хүмүүс нь болохоор Скот байсан байгаа байхгүй. Бусад орнуудыг болохоор Лютник хариуцж байгаа гэдэг. Тэгээд байгаа. Тэгээд Трамп болохоор би Ши Жинпинтэй ярьсан холбоо ирсэн гэдгсэн чинь Хятад болохоор бид нэр Трамптай холбогдоог гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь сүүл гарсан мэдээлэлэр юу байсан бэ гэхээр Солонгосын мэдээгээр папарацд юу өртсөн бэ гэхээр Хятадын нөлөө бүхий ерөнхийдөө албан тушаал ашдаг хүмүүс Америкийн Treasury Building руу орж байгаа нь хүмүүс зургийг аваад үлдсэн байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр юу гэсэн бэ гэхээр Хятад бол Америкт уулзаад өөрсдөө юу гэдэг нь худалдааны хилцээр хийх гэж жоох ингээд бууж өгөх гээд явж байгаагаа хүртэл нууж исэн байгаа байхгүй. Тэгээд Америкийн хувьд бол татвараа бууруулаг байхад Хятад бол айл хэдийн Америкийн бараанд бүтээгдэхүүнээс тэр татвар байхгүй болгоод эхэлсэн. Тэгэхээр Хятадын хувьд бол Америкээс зайлшгүй авдаг бүтээгдэхүүнүүд айгүй ихтэй байдаг. Тэгээд тэдгээр дээр айл хэдийн ерөнхийдөө олон татваруудаа ерөнхийдөө бол байхгүй болгоод эхэлсэн юм байна. Тэнд нь болохоор Этен гээд хий өнөөдөр яригдж байна. Сайхан болохоор бас юу яасан бэ гэхээр 8 төрлийн хагас дамжуулагч чип дээр бас Хятад ерөнхийдөө бол татваргүй болгож байгаа гэдгийг мэдээлэл гарсан байна. Тэгээ Хятадын хувьд бол хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй. Хятад бол айгүй том үйлдвэрлэгч орн болохоос биш. Хятад яг ийм баялгаар ийм баян орн биш байхгүй. Тэгэхээр юу гэхээр нийт хоол хүнснийхээ жишээ нь 40% гаднаас оруулж ирдэг ийм орн байгаа даа байхгүй. Тэгэхээр нүүрч байсан юу ч байсан дандаа гаднаас судалж авдаг. Ямар санда манай Монголоос судалж авдаг шүү дээ. Тэгээ Хятадыг бас IP theft буюу Америкээс одоо чиний бүтээгдэхүүн гаргууд нь л яадаг гэхээр Хятадд нөгөө reverse engineer гэж нөгөөдгийн задлаа л те энэ яаж хийсэн энэ төр гэж задлж үзэж байгаа л. Тэгээд илүү хямдхан дуур амил бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэгээд зах зээл дээр оруулж ирээд ханшийн унгаад тэгээд борлуулад эхэлдэг. Тэгээд энэс болоод ер нь бол Америк эдийн засгт учирдаг хохирлыг бол жилийн доор хойж 250-аас 600 тэрбум долларын хооронд байдаг юм байна гэдэг ийм судалгаа бас байдаг юм. Тэгээд Хятадд бол сүүлийн үед бол нийгэм баш тогтворгүй болж эхэлж байгаа юм. Тэгээд ямар мэдээлэлүүд гараад байгаа гэхээр залуу хүмүүс айгүй их ажилгүй болсон, гудамжинд одоо чинь орон гэргүй амьдарч байгаа залуучууд их болсон. Саяхан л гэхэд хайвей дээр Хятадын CCP-г ерөнхийдөө эсэргүүцсэн, эргүүлээд ерөнхийдөө тийм одоо эргүүлээд биш хязгаарч демокраси байгаа юм чинь. Ардсан орн болёо, democratic орн болёо гэдэг иймэрдүү бас хөдөлгөөнийг үүсгэх зорилготой тийм залуучууд бас байгаа. Тэгээд ийм баннер тавиад тэгээ нөхөр тааваршвал баннер тавьсныхаа дараа баригдаад тэгээ тэрнээс хойш харагдаагүй миний бодлоор тэгээ мэдээж халуулалт харах бах. Тэгээд Тайванаас дөнгөж сайхан гарсан мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Тайван маань өөр ингэсэн парламент нэг ойролцоогоор 100 гаруй хүнтэй байдаг юм байна л да. Тэгээд Тайванд хоёр том нам байдаг. Нэг нь болохоор Хятадтай илүү одоо эрэг харилцаатай байх сонирхолтой. Нөгөөт нь болохоор Хятадыг ерөнхийдөө эсэргүүцдэг Хятадын коммунист намын эсрэг байдаг юм бодлоготой нам байдаг юм байна. Тэгээд тэр бодлоготой нам нь болохоор одоохондоо олонх гэхдээ олонх нь болохоор цөөхөн юм байна л да. Тэгээд тэгэнгүүт англиар болохоор recall гэж яриад байгаа. Тэрний юу гэхээр хугацаанаас нь өмнө хүм одоо энэ парламентын гишүүнийг буулгаж авах гэж яриад байгаа байхгүй. Тэгээд Хятадыг дэмждэг 15 гэсэн баха. Ийм парламентын гишүүнийг буулгаж авах гэж байгаа юм орлого бас яваад байгаа юм. Тэгэхээр юу гэхээр Тайванд бас айгүй тийм Хятадын эсрэг ийм ер нь бол хөдөлгөөн бас яваад байгаа юм байна. Тэгээд хүн амтай холбоотой ярианууд дээр хальт орох юм бол ер нь бол одоо Хятадын хүн амын пирамидыг болохоор харах юм бол ийм байгаа даахгүй. Энэ пирамид маань юу гэхээр доороо залуу хүмүүс цөөхөнтэй тэгээд энэ хөгшөрж байгаа хүмүүсийн тоо олно. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөгшөрж байгаа айгүй тийм эрүүл биш ерөнхийдөө бол одоо нийгэм ус хүн ам зүй ерөнхийдөө бол ингэж харагддаг. Тэгээд Монгол бол жишээ нь хажууд нь бол айгүй гоё зөө. Монголыг харуул юм. Тэгэхээр ер нь бол хүн ам ийм байх хэвээр. Доороо ингээд өөргөн дээш гэ нарих ягаад гэвэл хүмүүс ингээд
Хөшрөөд өөд болоод нас ураад ингээд цөөрөөд те. Тэгээд мэдээж хүүхэд бол аягүй их төрдөг. Тэгээд хүн ам нь бол өсөлттэй байдаг. Ийм бай харагдах ёстой байдаг юм байна л да. Тэгээд хятадын хувьд бол мэдээж тийм биш. Тэгээд за дутж байгаа хүмүүс ягаад хүн дутаад байгаа юм бэ гэд бодох юм бол мэдээж нөгөө нэг хүүхдийн бодлого явж исэн. Тэгээд нэг хүүхдийн бодлого явангууд хятадд ямар үзэгдэл гарсан бэ гэхээр нэгэн хүүхэдтэй байж болох юм чам би өөрийнхөө өв залгамжлах хүүхдийгаа ерөөсөө эрэгтэй хүүхд байлгамаар нэ гэдэг ийм бодолтой байдаг юм байна л да энэ хятадд. Тэгэнгүүт ох хүүхд ангууд наа бортолцдог, алддаг. Тэгээд айгүйх банднер төрүүлсэн юм. Тэгээд яг энэ дутаад байгаа усуд бол ихэнх нь биш үү? Эмхтэн хүн дутаад авах магадлал айгүй өндөртэй. Тэгээд датагаа гой болгож харагдуулах гээд одоо статистикаар бол баахан огтуд үйлдвэрлэлсэн. Яг үндэ бол тэр эмхтэйчүүд нь бол байхгүй. Тэгээд Монгол хүмүүс сайн мэдэндээ тэгэл юу гэдэг ихнэр нэг олддгоо хэцүү байдаг. Тэгээ мөнгөгүй бол одоо чинь юу гэдэг хятад хэрэгтэй онд бол ихнэр олддгоо энэ гэсэн иймэрхүү ярианууд бол бүгдээрээ мэднэ. Намайг Америкт амьдарч байгаа ч гэсэн юу ажиглагдаг гэхээр хятад хэрэгтэй хүмүүс бол одоо чинь ихнэртэйгээ айгуу жоохон дойлог харьцдаг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд бол ажиглагддаг. Тэгэхээр дутж байгаа хүмүүс маань эмэгтэй хүмүүс байх магадлал айгүй өндөртэй. За тэгээд эндээсээ яриагаа базаад юу гэж дуусгах гэдэг вэ гэхээр окей, худалдааны дан явж байна. Хятад өөрөө айгүй асуудалтай байна. Хятадд үйл хөдлөрийн хямрал болоод Evergrande гэдэг компани энэ хямарснаас хойш хятадын эдийн засаг бол яг үндэ бол энэ хямралаасаа гарч чадаагүй. Хятадд энэ хямралаасаа гарахын тулд хятадд мөнгө хэрэгтэй. Юу хэрэгтэй вэ гэхээр айгүй хэмжээний доллар хэрэгтэй. Доллар эднэр яаж олдог вэ гэхээр бараа үйлдвэрлээд гадаадын орнууд руу экспортлж олдог. Тэгэнгүүт гол энэ бизнесийн модель болох экспорт дээр нь галийн татвар тавиад хориг тавиад явчингууд хятад бол айгүй хүнд байдал орчоо. Тэгэхээр Америк мэдээ өнгээ унших юм бол зөвхөн Америкт эсэргүүцээд байгаа юм шиг хэрнээ. Америкийн хувьд энэ удаа ямар бодлого явуулаад байгаа гэхээр Америкийн татвараас дутахын тулд Вьетнамаар, Хойд Солонгосоор, Сингапураар энэ төргээд орнуудаар дамжуулаад нөгөө бараагаа зардаг байсан бол тхийг хоригдлохын тулд хятадны эсрэг блок буюу одоо Америктай түншлэл одоо ally гэж ярьдаг тийм хамтрагч одоо тийм түншлэгч орнуудын хувьд бүгдээрээ нийлж байгаа хятадын эсрэг юм тариф ногдуулна гэдэг бодлого бариад байгаа байхгүй. Америкийн медиаг харах юм бол мейнстрим медиа маань дандаа Трампын эсрэг байдаг. Ерөнхийдөө бол одоо Republic намын эсрэг, conservative үзэлтэй хүмүүсийн эсрэг байдаг юм медиатай учраас яг бодис байдлыг сайн ярихгүй байгаа. Өөр энэ Азийн мэдээнүүдийг унших юм бол ямар мэдээлэлүүд гарч байгаа вэ гэхээр хятадын ган үйлдвэрлэл дээр жишээ нь ганцхан Америк гэлтгүү 20 өөр орн жишээ нь аль хэдийн галийн татвар тавьсан. Тэгээд хятадын энэ ган үйлдвэрлэдэг компаниуд үйлдвэрүүд аль хэдийн дампуураад хүмүүсийн ажлаас нь халаад бүр цаашлаад мөнгөгүй болцсон. Ажилчдаас мөнгө зээлж гинэ гэдэг хүртэл мэдээлэлүүд гараад байгаа байхгүй. Тэгээд хятадын төрөл бүрийн сошиал медиагаар жишээ нь залуу хүмүүс ингээд ажилдгүй болж байна. Биднэрт хэцүү байна гэдэг иймэрхүү ярианууд ярьж байгаа нь бас яваад байна. За тэгэхээр хятадын хувьд Трампыг буулгаж авахын тулд Америктэй худалдааны хилцээр хийхин тулд эднэрт юу хэрэгтэй вэ? Хөшүүрэг буюу leverage хэрэгтэй. Ямар жишээ leverage-уд байж болох вэ гэдээ бодох юм бол за мэдээж яг ингээд бараа тава янз бүрийн юмнууд үйлдвэрж байгаа. Гэхдээ богино хугацаанд бол юу гэдэг хятадаас орж ирдэг нэг янз бүрийн электрон бараагүйгээр яваад энэ асуудлыг шийдэж болох байхгүй. Тэгэхээр хятадын хувьд илүү том тийм хөшүүрэг leverage хэрэгтэй байгаа. Тэгээд хятад байгаа хамгийн том хөшүүргүүдийнх нь нэг нь юу вэ гэхээр Тайван байгаа байхгүй. Тайваныг өөрсдийнх болгож авах. Тэгээд хагас дамжуулалттай холбоотой энэ маш чухал технологийн ноу-хавыг өөрсдийн болгож авах. Тайваны мэдээж баялагийг өөрсдийн болгох юм сонирхол байгаад байна. Тэгээд Тайван дээр бид нэр өмнө бас би энэ YouTube-ээр ярьж байсан. Хятадын хувьд шууд ороод бөмбөгдөөл эзлэхээсээ илүүтэйгээр Тайван дээр хориг тавих юм бэлтгэлүүд айгүй хийдэг юм байна л да. Тэгээд хориг тавьчих юм бол айгүй үр дүнтэй, юугаар үр дүнтэй вэ гэхээр Тайван мань өөр ямар ч байгалийн баялаггүй улс учраас нийт хүнснийхээ 94%-ийг импортлдог. Нийт эрчим хүчнийхээ хэрэгцээний 97%-ийг чинь гаднаас импортлдог юм орн байгаа даахгүй. Тэгэхээр хориг тавьчихад Тайван бол хэдхэн сарын дотор игүүтгэр. Тэгэхээр юу вэ гэхээр Трампыг буулгаж авахын тулд Тайван дээр хориг тавих, Тайваны бүслэх гэсэн үг шин. Хориг гэдэг нь болохоор би хориг гэж буруу хэрэглээд байх шүү. Арлын бүслээд гадаад ертөнцөөс таслах юм магадлал байгаа даа байхгүй. Тэгээд хэрвээ тэх юм бол хувьцааны зах зээл дээр айгүй том уналт орж байна. Тэгээд өөрөөр өмнө бол яг ингээл Тайваныг эзлэний нэтэр гэдэг ярианууд дээр би нэг тийм сүртэй том emphasis буюу одоо ач холбогдол өгдөггүй байсан. Энэ удаа бол надад ач холбогдол өгөх ёстой юм шиг санагдаад байна. Тэгээд би яг ганцаараа солиороод
олон талаа бодоод юм төсөөлөд иж магадгүй. Гэхдээ миний хувьд бол энэ эрсдэл бол өөр дурдынхаас илүү өндөр болцсон юм болов уу гэж бол харагдаад байгаа юм. Тэгээд энэ удаагийн апдейт бол ингэж болоо. Тэгээд 5 сард нэрээ сургалт хийчихсэн. Тэгээд юу гэсэн бэхээр сургалтын мөлжөртэй болгоны төлбөр жоохон ихтэй дээ нөө. Эсвэл жоохон криптогийн bear market удаан явснаас болоод хүмүүс жоохон урам зориг алдчихв. Ямар ч хэлсэн нэг тийм сурчлаа явуулсан ч гэсэн сонирхож байгаа усуд нэг бага байгаа учраас би жоохон бизнес модель дээр өөрчлөлт гаргаад тэгтээ тэргүй мөлжөртэй болгон өөрөө төлбөртэй учраас жилийн subscription-ыг жоохон бууруулад сургалтыг бол 100% үнэгүй болгоё гэж бодож байна. Тэгээд яг хөрөнгө оруулалт хийж сурыг, инвестменттэй холбоотой чанартай хичээл үзье гэж бодож ирсэн усуд байх юм бол бүх хичээлүүд үнэгүй болж байгаа. Тэгээд 5 сарын хичээлд үнэгүй суух боломжтой. Айгу хурдан яриадсан чинь амьсгах гэдэг шүү. Окей, тэгээд одоо жинхнээсээ бай. Дараагийн дугаар уулзъя.